Энэ бичлэгний бүр бүх юм нь ягаан боллоо. За өмнөх бичлэг дээр дэвүүдээр дугаар халбах аргыг зааж өгсөн. Тэгээд одоо болохоор хэдүүлээ яаж төлбөрөө хийх үү? Тэгээд хаягаа яаж холбох вэ? Тэрний талаар зааж өгье. За би эхлээд утсан дээрээ рекорд хийгээтэй. За болчлоо. За ингээд дэв рүүгээ орцсон байгаа. За юу ч хамаагүй. За би ийшээ орчие. Тэгээд энэ цэнхэр хэсэг дээр дарлаа. За аль загвараас нь авах вэ сонголоо. 4-5 хоногт бол хүргэгднэ гэсэн байна. За ингээд дарангуут би болохоор ингээд Alipay-гээр төлдөг байхгүй юу? Тэгээд WeChat-аар төлж болно гэж ин, Alipay-гээр төлж болно гэж ин. Өөр сонголтоор ингээд сонгох юм бол тэр доор нь нэг за энэ дээр дарна заяа. За энэ дээр дарангуут хамгийн доотлолт нь тэр картаараа бас төлбөр тооцоо хийж болно гэж байна. Тийм учраас карта хийгээд бас төлбөр тооцоогоо хийгээд захиалж болох нь эсвэл Alipay-ээр мөн WeChat-аар төлж болох нэ. Би бол дандаа Alipay-ээр төлдөг болохоор надад энэ айгу амар байдаг. Тэгээд захиалсан мараагаа бас буцаач болно. Буцаангууд нь зарим нэг 24 цагийн дотор, зарим нь болохоор тэр дор нь ингээд буцаачдаг байгаа. Төлбөрийг нь буцаагаад өгчдөг байхгүй юу? За тэгээд тэр walk гэсэн байгаа хамгийн доор тэрэн дээр дарна. За эндээсээ болохоор одоо яаж нэг хаягаа холбох вэ гэж байгаа штэ. Хитүүлээ settings руугээ ороод одоо 3 зураастай баруун дээд болонд нь 3 зураастайгаа тэрэн дээрээ дараад тэгээд нэг хаягны ийм зурагтай юм байгааз энэ дээрээ дараад тэгээ хаяг оруулна. Дээрээс нь нэмэлтээр хаяг оруулж болно. За хамгийн ихнийх дээр нь болохоор одоо тухайн каргоныхоо нэрийг бичнэ. Хоёр дахь дээр нь утасны дугаар бичнэ. Энэ дээр болохоор тухайн каргоныхоо утасны дугаарыг бичиж болно шүү. За. Энэ дээр чинь энэ дугаар дээр чинь нөгөө нэг одоо нэмэх нэг гээд нөгөө Америкийн дугаараар хитүүлээ нээсэн шүү дээ. Тэр дугаарыг ин солиод юу болгоод хятад дугаарыг ин тэр каргоныхоо дугаарыг хийгээд тэгж болно шүү. Ямар ч асуудалгүй. Дээрээс нь нөгөө нэг код авч мавж дугаар дээр код авах мах тиймэрхүү шаардлага байхгүй. Тийм учраас зүгээр каргоныхоо дугаарыг энэ дээр хийчихнэ. За тэгээд дараа нь болохоор хаягаа бол дараалалаар нь хийн. Тэр тухайн өгсөн каргоныхоо хаягийг дараалалаар нь хийн. Хамгийн доор нь болохоор нэмэлт мэдээллүүдээ хийгээд тэгээд хамгийн доотлолт нь тэр гэр юм уу, сургууль юм уу, ажил юм уу гэдэг дээр нь алин ч хамаагүй зүгээр сонгоцсон ч болно. Тэгээд нэмэлтээр зүгээр карго энтер гэж оруулсан ч болно, юу нь яасан ч болно. Тэгээд ингээ каргоны хаяг чинь болчихноо. Энэ бас айгүй амархан. Би уг нь бол шууд энэ дээр гоё захиалаад үзүүлчмээр байна л да. Даанч миний Alipay ямар ч юан байхгүй. Тийм учраас бас яг захиалж бол үзүүлж чадахгүй байна. Тэгээд захиалсан бараагаа уг нь би та хэдэд ингээд шууд захиалаа. Тэнгүүтлээ буцаалтынхаа мөнгийг бас ингээд харуулчмаар байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Alipay маань юан байхгүй. Тэгэхээр боломжгүй. Тэгээд захиалсныхаа дараа энэ голын машины зурагтай тэрэн дээр чинь таны захиалгын юмнууд ингээд дараалалаараа гараад ирнэ. Тэгээд тийшээ оронгууд бас ингээд хаана хүрэгдэж байгаа, яаж байгаа, ийж байгаа бүх мэдээлэл нь яг нөгөө Pinduoduo дээр байдаг шиг бүх мэдээлэл гараад ирнэ. Тийм учраас бусад аппликейшнуудыг ашиглахад яг адилхан амархан учраас энэ л хүссэн юм аа ингээд эндээс бол захиалж болно. За эндээс бол захиалахад бол мэдээж бол Pinduoduo энэ Taobao энтрийг бодвол үнэтэй. Тэгээ материал нь бол тэднийхээс бол арай дээр. Тэгээд энд ч байгаа албан ёсны оригинал бараанууд бас байгаа. Бас A copy бараанууд ч гэсэн байгаа, бүгд байгаа. Тэгээд тэндээс ингээд сонголтоо хийж агаад бол цайлаг аваад яг хүргэлт дээр авч болноо. Ямар ч асуудалгүй. За ийм байгаа шүү. За ер нь бол бараг ингээд дэвтэй холбоотой бүх одоо миний мэдлэг ингээд 2-3 видеогоор бас ингээд дэвт маань
орчлоо. Тэгээд ямар ч тааш дээгүүдээр би мэддэг чаддаг бүхий л зүйлээ та бүхэндээ бас гоё зааж өглөө. Тэгээд миний сувгийг дэмжиж лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзъя. Bye.